За манай функц маань болохоор 2-аас сэтгэн x квадратын явуулдаг 9x квадратаас сэтгэн 4 язгуур дор x квадратаас сэтгэн 4 гэсэн функц байгаа. За хамгийн ихэнд болохоор тодорхойлогдох мужийг олё гэж байгаа. За тодорхойлогдох мужийг олохын тулд за энэ илэрхийллийнхаа одоо функцийнхаа хуваарийг тгээс их гэж авчна. За тэгсэн чинь x нь хасах 3-2-оос бага, x нь 3-2-оос их гэсэн. За өөрөөр хэлбэл энэ график дээр харж үзвэл засархай цэнхэр шуумаар хасах 3-2-оос бага болон 3-2-оос их гэсэн юм тодорхойлогдох мужийг ингэж гарч ийн. За тасралтын зүгүүдийг олгож байна. Тасралтын зүгүүд маань болохоор хасах хязгааргүй бас хасах 3-2, 3-2-оос нэмэх хязгааргүй. За функцийн тэмдгийг тодорхойлогдох мужид бол буюу за функцийн тэмдгийг шинжлэхийн тулд одоо f-ийн одоо x-ийн хооронд f2 гэдэг утгыг авъя л да тий. f2. За f2-ыг авсан чинь хасах тоо гарч байна. Энэ тэгэхээр хасах. За f хасах 2 нь одоо хасах 2 гэсэн x-ийн хооронд утгыг авал бас хасах гарч байна. За тэгэхээр энд хасах гэсэн энэ тэмдэгтэй байх нэ. За координатын хэвтэй болон босод тэнхлийг дайрах цэгүүдийг олгож байна. За хэвтэй тэнхлийг дайрах цэгийг олохын тулд y-гээ тэгтээ тэнцвүүлж байна. За y-гээ тэгтээ тэнцвүүлсэн чинь x тэмцүү хасах язгуур дор 2, x тэмцүү язгуур дор 2 буюу хасах язгуур дор 2 байхад 0, язгуур дор 2 байхад 0 гэсэн a болон одоо b цэгүүд маань гарч байна. За босоо тэнхлийг огтлох цэгийг олохын тулд x-ийн хооронд 0-ыг авсан чинь за одоо ямар нэгэн тоо гарч ирэхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөхдөө бол босоо тэнхлийг огтлох цэг бол чулуун бол байхгүй байна гэсэн үг. За тэгш сонгоог тогтооно гэж байна. За тэгш сонгоог тогтоохын тулд f хасах x буюу одоо x-ийн хооронд хасах x-ийг аваад үзчихнэ. За тэгсэн чинь одоо манай анхны функцтэйгээ адилхан буюу одоо энэ функц маань тэгш функц гарч ирж байна. За тэгш функц яадаг вэ гэхээр y тэнхлэгийн дагуу буюу ординат тэнхлэгийнхаа дагуу одоо тэгш тэнхлэгийн y тэнхлэгийн дагуу тэгш хэмтэй гэж одоо гарч ирж байна. За функцийн уламжлалыг олж өсөх буурах завсрыг тогтоо гэж. За манай функцийн уламжлал маань болохоор ийм уламжлал гарч ирж байна. За өсөх завсрыг олохын тулд тгээс одоо их аваад үзчихнэ. За тэгсэн чинь f-ийн уламжлалаа тгээс их авч үзэхээр x нь хасах 3-2-оос бага буюу энэ завсарт болохоор өсгөн нэ. Функц маань. За эсвэргээрээ буурах завсрыг аваад үзсэн чинь тгээс бага гэд үзэхээр x нь 3-2-оос их буюу 3-2-оос их завсарт манай функц маань одоо буурна. Буюу эндээс буурна. Ишээ явах тусам одоо өснөө. Хасах хязгааргүйгээс хасах 3-2 руу явах тусам өснө. Буюу эндээс ишээ сум татна. За 3-2-оос нэмэх хязгааргүй буюу эндээс ишээ сум татна. За дараагийнх нь болохоор сэжигтэй цэгүүдийг тодорхойлж байна. За сэжигтэй цэгүүд олохын тулд уламжлалаа тэгтээ тэнцвүүлж байна. За уламжлалаа тэгтээ тэнцвүүлсэн чинь x тэнцүү тэг гэсэн хариу гарч байна. За өөрөөр хэлбэл бол сэжигтэй цэг бол оршин байдаггүй юм байна. За дараагийнх нь болохоор хурдгаар эренбий уламжлалыг олж хотор гүйтгэр завсрыг тогтооно гэж. За уламжлал маань тгээс хурдгаар эренбий уламжлал маань бол ийм гарч байгаа. За уламжлал маань тгээс их байх үед энэ бол хотгор завсар, тгээс бага байх үед гүдгэр завсар гэж болдог. За тгээс их байх үед x нь хасах 3-2-оос бага, x нь 3-2-оос их буюу энэ завсарт бол хотгор, мөн энэ завсарт бол хотгор гэж гарч ирнэ. За тгээс бага завсраа авч үзсэн чинь одоо ямар нэгэн тэгэхээр гүдгэр бол завсар бол байхгүй гэж гарч ирж байна. За нугралтын цэгийг олоорой гэж байна. За нугралтын цэгийг болохоор 2 дугаар эренбий уламжлалаа тэгтээ тэнцвүүлж болдог. За тэгтээ тэнцвүүлсэн чинь одоо ямар нэгэн бас нугралтын цэг
бол байхгүй гэж гарч ирж байна. За дараагийнх нь болохоор асимптотыг бол босоо хэвтэй одоо налуу асимптот. За босоо асимптотыг олохын тулд одоо хамгийн анх бас тодорхойлогдсон маш дээр харагдсан баг те. Илэрхийллийнхаа функцийнхаа хуваарийг тэгтээ тэнцвүүлнэ. За тэгтээ тэнцвүүлсэн чи x нь хас 3-2 болон 3-2 гэсэн юм шийд хариу гарсан байна. Энэ нь бол манай тэгэхээр энэ шулуун болон энэ шулуун x тэмцүү хасах 3-2 болон x тэмцүү 3-2 гэсэн шулуунууд маань манай функцийн босоо асимптот болж байна. За тэгэхээр зүүн өрөөсгөл хязгаар нь болохоор хязгааргүй. Баруун өрөөсгөл хязгаар нь бас хязгааргүй гарсан. За юу вэ гэхээр одоо хэрвээ графика таймлыг гэж үзвэл зүүн өрөөсгөл хязгаараас хязгааргүй руу, баруун өрөөсгөл хязгаараас бас хязгааргүй руу гэхээр нэг юм дээшээ одоо чиглэлтэй гэх юм уу? Ийм функц байх нэ гэсэн одоо тайм гарч ирж байна. За хэвтэй асимптотыг олохын тулд fx-ээ бол тэгтээ тэнцвүүлчин. За тэгсэн чинь хасах хязгааргүй буюу одоо хэвтэй асимптот одоо байдаггүй гэж гарч ирж байна. За налуу асимптотыг олохын тулд fx-ийг одоо kx дээр нэмдэг нь b гэсэн одоо шулуун одоо гарч ирэх ёстой. За тийм учраас k тэмцүү fx-ийг хуваадаг нь x нь хязгааргүй руу тэмүүлж авах үед одоо лимитийг буюу хязгаарыг бодсон чинь хасах 1 хуваадаг нь 3 гарч ирсэн. За өөрөөр хэлбэл хасах 1 хуваадаг 3x дээр нэмдэг нь ямар нэгэн бета байна гэсэн үг манай одоо налуу асимптот нь. За b-гээ олъё гэсэн чинь fx-ээс хасдаг нь 1 хуваадаг 3x-ээ одоо хасаад хасах хязгааргүй руу тэмүүлэх үед одоо утга нь олсон чинь хасах хязгааргүй буюу одоо бета бол байхгүй гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл y тэмцүү 1 хуваадаг нь 3x гэсэн одоо манай энэ шулуун бол налуу асимптот маань гарч ирж байна. За энэ болсон бүх юмнаас графика таймлын зургийг гэвэл налуу асимптотын дагуу энэ талаасаа баруун талаасаа дэшээ яваад энэ язгуур доор 2 болон мэдээж хасах язгуур доор 2 гэсэн цэгүүдийг дайрна. За тэгээд y-гээ тэмдэглэгийн хувьд тэгш хэмтэй. За хотгор хязгааргүй руу тэмүүлж авах одоо ийм функц бол зурагдаж гарч ирэх нэ.